Сайн мэцхан өрхөм үзэгчтэй намайг Гамбатын баасан сүрэнгэдэг та бүхэнд дэлхийн төв 7 хоногийн онцлог мэдээ хөтөлбөрийг хүргэж байна. Та бүхэн мэдэж байгаа бидний нэвтрүүлгээр өдөр бүр хөрш орнууд болон бүс нутгууд болох Бурайд, Ирхүү, Чита, Якут, Халимаг болон Хятадд болсон онцлог үйл явдлуудыг хүргэдэг. Харин 7 хоногийн төгсгөлд хамгийн шилдэг сурвалжлуудыг төвөрлөн өнгөрсөн өдрүүдийн үйл явдлуудыг нэгтгэх нь хүргэдэг билээ. Ингээд өнгөрсөн 7 хоногийн онцлог мэдээнүүдийг хүргэе. Улаат хотод ах トゥ угийн харилцаатай Дархан хотын эдийн засаг соёлын өдрүүд өндөрлөлөө. Үзэсгэлэн худалдаа, тоглолт, дуршигал солилцоо зэрэг арга хэмжээнүүд нь эргэжил дохиох хоёр хотын ах トゥ угийн харилцааны 60 жилийн ойд зориулсан бэлэг боллоо. Найрамдлын баяр хэрхэн болсон талаар эхний сурвалжлагаас үзээрэй. Туршлага солилцсон уулзалтууд, мод тарих аян үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолтууд, ийхүү Улаангууд хотод ах トゥ угийн харилцаатай Дархан хотын эдийн засаг соёлын өдрүүд өндөрлөлөө. Энэ үеэр Бурайдын нийслэлийн төв талбайд өргөн хэмжээний үзэсгэлэн худалдаа, уран зургийн жижиг галерей хүртэл дэлгэгдсэн байна. Үзэсгэлэнт Монголын үйлдвэрлэгчид төдийгүй Бурайдын гар орчууд өөрсдийн бүтээгдэхүүнээ төлөвлөжээ. Монгол Оросын ард түмний уламжлалт найрамдал, хамтын ажиллагаа, мөн хэл, соёл, язгуур нэгтэй Монгол Бурайд ард түмний харилцаа нийгэм эдийн засаг, соёл оюуны салбарт улам бүр өргөжин хөгжсөөр байна. Өнөөдөр бид энэхүү нөхөрлөлийн түүхэн харилцааны 59 жилийн ойг тэмдэглэж байна. Энэхүү хамтын ажиллагаа нөхөрлөлийг орон нутгийн иргэдч халуун дотноор хүлээн авсан байна. Монгол Оросын харилцаа улам өргөжин хөгжиж байгаадаа бид үнэхээр баяртай байдаг. Ийм үзэсгэлэн худалдаа тогтмол зохион байгуулагддаг нь маш сайхан хэрэг. Энэ нөхөрлөлтөө бид үргэлж баяртай байдаг. Эдийн засаг соёлын өдрүүд зөвхөн худалдаа, бизнесийн уулзалтаар хязгаарлагдсангүй. Энэ 2 хоногийн хугацаанд бид маш их зүйлийг амжууллаа. Бие биенээ илүү сайн таньж мэдэж, туршлага солилцсон. Үйлдвэр аж ахуйн газруудаар хамтдаа зочлоо. Дархан хотоос ирсэн бизнес эрхлэгчид Улаануудад хүрэлцэн ирсэн бөгөөд соёлын уран бүтээлчид жуурын сангаасаа төлөөлж дуулж бүжиглээ. Дархан хотын эдийн засаг соёлын өдрүүдийн хаалт Монгол болон Бурайдын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтоор өндөрлөлөө. Харин эх жил хоёр талын хувьд онцгой жил тохионо. Дархан хоттой цаашдын хамтын ажиллагаа улам нэгт хүрэлжилнэ. Ирэх жил Монгол Оросын найрамдалт харилцаа тогтоосны 105 жил, мөн Улаанууд болон Дархан хотууд ах トゥ угийн харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор бид Улаанууд болон Дархан хотуудад зохион байгуулах олон арга хэмжээг хэдийн төлөвлөж эхэлсэн. Ирэх ойн жил ах トゥ хоёр хотыг илүү өргөн хүрээтэй, илүү том хөтөлбөрүүд хүлээж байна. Монгол ноолорон бүтээгдэхүүн, материалын арьсан бүс, хус модон тоглоом, Улаануудад Орос Монголын үзэсгэлэн худалдаа нэгдлээ. Хөрш орноос ирсэн 60 гаруй компани хувцас, гоёл чимэглэл зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнээ танилцуулсан байна. Орон нутгийн иргэд бараа бүтээгдэхүүний төрөлцөөлд хэрхэн үнэлгээ өгч, Монгол худалдаачид яагаад Бурайдад дахин ирлэх талаар одоо хүргэе. Монголоос ирсэн бид эвтэйхэн ноолор хувцас, зөөлөн бөгөөд тансаг, Белорус, майланган эдлэл. Энэ бүхнийг одоо нэг дороос Монгол Оросын үзэсгэлэн худалдаанаас худалдан авч болно. Манай үзэсгэлэнд 80 гаруй компани оролцож байна. Монголын компаниудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад бид баяртай байдаг. Энэ удаа 60 гаруй компани хүрэлцэн ирж ноолуур, арьсан бүтээгдэхүүн болон бусад олон төрлийн чанартай бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Үзэсгэлэн худалдааны барааны төрөл бүрийн байдал жил бүр хүмүүсийг гайхшруулдаг. Танил болсон худалдаачдаас гадна шинэ бизнес эрхлэгчид ч олон төрлийн бараатай ирдэг болжээ. Бид Монголд өөрсдөө материал арьсаар ийм бүс хийдэг. Жинхэнэ материалын арьс юм уу? Тийм. Эндээс сүүл хүртэл шууд зүгээд явж болно. Энэ бол ясан, тиймээс нуруунд сайн.
Улаан үдийн үйлдвэрлэгчид ч мөн онцгой байлаа. Дэлгэцэн дээр хус модоор гараар уралсан бүтээлүүд. Манайх олон төрлийн бүтээгдэхүүний сонголттой. Хүүхэд хөгжүүлэх тоглоомнууд байна. Дурсгалын бүтээгдэхүүн, соронц, түлхүүрийн осор, жижиг баримлууд ч бий. Хүүхдийн сонирхолтой малгайнууд, модон төрдөг тоглоом, авдар савч байгаа. Семескийн хээ угалцтай, бурад хээ маягтай, байгаль нүүрэн сэдвтэй олон төрлийн гар урлал бий. Бүгд гар ажиллагаатай. Худалдан аваагчид бүгд сэтгэл хангалуун. Учир нь энд хүмүүр өөрт таалагдах зүйлээ олох боломжтой. Тавг, суур, альчуур бүгд гоё. Яагаад заавал аяг тавг гэж? Тун хачирхалтай юм. Энэ гоо сайхныг хар л та. Үнэхээр сайхан билег байгаа үстэй. Хар л та. Нууц зөвшүүл хүнд бэлгэлэх вэ? Дотны хондоо хайр туфтаа. Үзэгслэн худалдаа ямар болж байна? Бид байнга ирдгээ. Монголоос ирж байгаад нь баяртай байдаг. Сонголт ихтэй шүү. Үзэгслэн худалдаа биеийн тамир спортын зохицолборт 5 дугаар сарын 17 хүртэл үргэлжилжээ. Иргэд өглөөний 10 цагаас оройн 19 цаг хүртэл ирж хүссэн бараагаа худалдан авах боломжтой байлаа. Эрхүү хотод соёлын өвд тооцогддог Владимир Ноёны хийдэг сэргээн засварлаж байна. Тус хийдэн морин сэргээн ангийг хүртэл даван тулсан төвхтэй. Лам нарын уламжлалт талхны газрыг хэрхэн сэргээж байгаа болон яагаад иргэдийн дэмжлэг хэрэгтэй байгаа талаар дараагийн сурвалжлагаас үзээрэй. В конце 19 19-р зууны төгсгөлд энэ газарт Владимир Ноёны сүм байгуулагджээ. Удалгүй түүний эргэн тойронд эрэгтэй хийд үүссэн ч удаан оршин тогтносонгүй. 1920-д онд хийдийн барилгуудыг орон сууц болгон ашиглаж, харин сүмд Инкеведигийн морин цэргийн хороо байрлажээ. Дараа нь энд хүүхдийн асрамжийн газар, түүнээс хойш геологийн лаборатори ажиллаж байсан байна. лаборатория. И лишь 1900 1990-д онд сүмийг епархид буцаан шилжүүлсэн юм. 10 жилийн хугацаанд сүмийг сэргээн босгож, зарим барилгыг цаашид нурж сүйтгэхээс хамгаалан бэхжүүлж чаджээ. обугленные Түлэгдсэн хан, онгорхой цонхнууд энэ бүхэн их хэмжээний галт төмрийн уул мөрөн юм. Гал хуучин багшийн семинар болон лам нарын байрны барилгуудыг сүйтгэсэн байна. Сүүлийн 3 жилийн турш эдгээр хананд дахин амьдрал оруулахыг оролдож байна. вдохнуть жизнь. Бид энд анх ирэхдээ энэ бүхнийг хараад ганцуу шамлаад баг багаар хэмхэлж цэгцлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Эрхүүгийн епархи ой төхөж буй энэ жил манай үнэн алдартны шашны энэ жижиг гал голомтыг Владимир Ноёны хийдийг дахин сэргээж асааж чадна гэж маш их найдаж байна. На первом этаже Нэгдүгээр давхарт туслах хөр хоолны газар болон талах нарийн боомны хэсэг байрлана. Урд цагт энд зөвхөн мөргөл үлдээ зогсохгүй тусгай жороор талах барьдаг байжээ. Хийдийн нарийн боов бүх муж даяар алдартай байсан гин. Лам нар барьсан талхаа хэрэгцээтэй хүмүүс тараадаг уламжлалтай байв. Одоо энэ уламжлалыг сэргээхийг зорж байна. Талхны чулуун зуухуудыг аль хэдийн суйрлуулжээ. подовые печи. Талах болон түүнийг өөрийн гараар зуурч амьлуулж буй хүмүүсийн хөдөлмөрлөхгүй утга учир байдаг. Исэж эхлэх, ургаж, хөвсөх тэр мөчн бүхэл бүтэн амьдрал утгын эхлэл юм а. А на втором этаже Харин 2 дугаар давхарт лам нарын 7 өрөө бий болно. Тэнд ахан дүүс сүмийн дөрмийн дагуу амьдрах боломжтой. Цаашдаа энд дотоод сүм байгуулахаар төлөвлөжээ. Үүнд тахлын ширээ, иконостас болон хамтын мөргөл, шашны зан үйл хийх хэсэг багтах юм. место для общей молитвы и таинств. Хийд гэдэг бол орчин үеийн нийгэмд уламжлалыг дамжуулах хэлбэр юм. Мэдээж бид Египтийн цүлд амьдарч байсан лам нар шиг амьдрахгүй. Гэхдээ үзэл санаа, амьдралын хэм маяг зорилгын хувьд бол адилхан. Энэ бол сэтгэлийн аврал, төгс төгөлдөрт хүрэх бурхныг ирэх зам юм. Нөгөө талаас хөдөлмөрч мөн адил чухал. Учир нь хийдийн амьдрал мөргөл болон хөдөлмөр гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Энд барилгуудын түүхэн төрхийг сэргээх ажилд онцгой анхаарал хандуулж байна. Учир нь сүм болон хийдийн бараг бүх байгууламж эрхэм мужийн соёлын өвийн дурсгалт объектийн статустай юм. Обновление Энэхүү түүхэн барилгад хийж байгаа их засвар нь хүмүүс урд цагт хэрхэн барилга барьж байсныг харах ховор боломж олгож байна. Өндөр тааз, олон цонх нь сүр жавхлан гоо үзэсгэлэнгээрээ гайхшруулдаг. и величие. Настоятель храма Сүмийн хам ламын ярьснаар сэргийн засварлах хөрөнгийг өөрсдийн хүчээр байгуулж байгаа тул ажлын явц удаан байгаа аж. Гэсэн ч энэхүү түүхэн дурсгалт газрыг хадгалж үлдэх шаардлагатай. Яг одоо тэр тусмаа сайхан сэтгэлтэй хүмүүсийн санхүүгийн дэмжлэг маш хэрэгтэй байна. Хүмүүний хийж чадахгүйг зүйлийг бурхан бүтээдэг гэж ярьдаг шүү дээ.
Тиймээс эрхүү хот болон эрхүү мужид эрэхтэй хийд дахин бий болно гэсэн итгэл найдвараар бид хөдөлмөрлөж тусламж хүлээсээр байна. Ну и ждем помощи, собственно говоря. Дарья Пастушенко, Артур Ощупкин. Специально для программы «Новости». Эм ухын оронд зүү төөнөр Читагийн резидент эмчнэр Хятадд дадлага хийгээд ирснийхээ дараа хоёр улсын анагаах ухааны тогтолцооны сонирхолтой ялгаануудын талаар ярьжээ. Хятадын эмчнэр яагаад илүү их мэдлэлтэй байдаг, уламжлалт анагаах ухаан хэрхэн эмчилгээний үндэс болсон талаар дараагийн сурвалжлагаас үзээрэй. Сотрудничество между Читагийн анагаах ухааны актын болон Цзикарын анагаах ухааны их сургуулийн хамтын ажиллагаа 25 жилийн өмнөөс эхэлжээ. Харин өнгөрсөн жил шинэ гэрээ байгуулсны дараа оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байна. Эхний алхмыг Хятадын тал хийж Цзикараас шүдний эмчийн чиглэлээр суралцдаг 3 оюутан ирж Читагийн улсын анагаах ухааны академийн эмнэлэгт дадлага хийжээ. Харин хариу солилцоогоор манай 3 резидент эмч Хятад руу явсан байна. ординаторов. Резидент эмчнараас хүсэлт их ирсэн. Гэхдээ англи хэл чөлөөтэй эзэмссэн сурлагын амжилт сайтай хүмүүсийг сонгосон. Одоо ч мөн адил төлөвлөж байна. Юуны өмнө Цзикарын анагаах ухааны их сургуулийн шинэ төлөөлөгчдийг хүлээн авна. Тэд 5 дугаар сарын 20-нд 14 оюутан багшийн бүрэлдэхүүнтэй манад ирнэ. Первое, что поразило, Читагийн резидент эмчнэрийг Хятадд хамгийн түрүүнд гайхшруулсан зүйл бол уламжлалт анагаах ухаанд өгч байгаа ач холбогдол байв. Оросд зүү төөнөр ургамлын эмчилгээг ихэвчлэн нэмэлт арга гэж үздэг бол Хятадд байдал өөр байжээ. иначе. Уламжлалт анагаах ухаан маш сайн өгдсөн. Тэд үүнийг анагаахын бүх салбар, бүх чиглэлд ашиглахыг хичээдэг. Голдуу төрөл бүрийн цай, тосон түрхлэг, зүү төөнөр хэрэгэлдэг. Хятадын анагаах ухаан Оросынхоос өөр. Бидэнд тэднээс суралцах зүйл их бий. Тэд ч мөн манахаас олон зүйлийг сурч байна. Хүн бүр өөрийн арга барилтай. У каждого свои подходы. Второе важное. Хоёр дахь том ялгаа нь эмчилгээний аргаас илүү эрүүл мэндийн тогтолцооны зохион байгуулалттай холбоотой байлаа. Сэтгцийн эмэх судлалын тэнхимийн резидент эмч Вероника Романова Хятадын эмчнэр Оросын эмчнэртэй харьцуулахад илүү өргөн эрх мэдэлтэй байдгийг онцолсон юм. Российскими. Албадан эмнэлэгт хэвтүүлэх, эмнэлгийн магадлан шинжилгээ хийх зарчим нь Оросд мөрддгөөс баг зэрэг өөр. Тэд эмчид илүү их эрх мэдэл өгдөг. Харин манай улсад эрх мэдэл нь илүүтэй шүүх байгууллагад байдаг. Албадан хэвтүүлэх шийдвэрийг шүүхээр гаргадаг бол тэнд инженерийн комиссар шийддэг. Там посредством врачебной комиссии. Третье, к чему пришлось. Читийн резидент эмчнэрийн дасах шаардлагатай болсон 3 дахь зүйл бол ажлын асар их ачаал байв. Хятадын эрүүл мэндийн тогтолцоо өөр хэмнэлээр ажилдаг бөгөөд үүнийг резидентүүд шууд мэдэрчээ. Тэдний дадлага хийсэн Цзикар хот 4 сая гаруй хүн амтай. Үүний зэрэгцээ Хятадд асрагч ажилтан бараг байдаггүй аж. В Китае практически нет. Как таковой Өвчтнийг асрах ажлыг үндсэндээ гэр бүл нь хийдэг. Үүнд хооллох, онцлогооны үзлэгт хүргэх, ариун цэврийн үйлчилгээ бүгд орно. Манай дүүнийг асрагч эсвэл цэвэрлэгчийн туслахууд хийдэг. Хятадд эмчид ирэх ачаалал илүү өндөр байдаг. Учир нь өвчтний урсгал маш их. Үүнийг хүн амын нэгтаршил өндөртэй холбон тайлбарлаж болно. более высокой плотностью населения. Уже 20-го 5 дугаар сарын 20-нд Цзикарын анагаах ухааны их сургуулийн 14 оюутан багшаас бүрдсэн томоохон төлөөлөгчид Читад ирнэ. Харин 7 дугаар сард хариу айлчлал хийх бөгөөд манай оюутнууд их сургуулийн ойд оролцохоор Хятад руу явна. Одоогоор академид шинэ сонгон шалгаруулалт явагдаж байна. РТК Забайкалье. Элстэй хотод энэтхэгийн соёлын өдрүүд нээлттэй эхэллээ. Халимгийн тэргүүн Бату Хасиков өнгөрсөн жил тус бүгд найрамд хулсад авчирсан шүтээний төлөө зочдод талархал илэрхийлсэн бол энэтхэгийн тал оюутнуудыг бүрэн тэтгэлгээр суралцахыг урьжээ. Баярын арга хэмжээ хэрхэн болсон болон нутгийн иргэд яагаад энэтхэг хоолнд дурлах болсон талаар одоо хүргье. Халимгийн тэргүүн Бату Хасиков Элстэй хотноо болсон энэтхэгийн соёлын өдрүүдийн нээлтийн ёслолд оролцлоо. Тэрээр үг хэлэхдээ манай хоёр улсын найрсаг харилцаа, олон улсын нэгт хамтын ажиллагааг онцлон тэмдэглэв. Соёлын солилцоонд чиглэсэн өнөөгийн арга хэмжээнүүд нь энэхүү харилцааны логик үргэлжлэл гэдгийг хэлсэн юм. Би зөвхөн бүгд найрамдах улсын тэргүүний хувьд төдийгүй буддын сүсгтэн хүний хувьд ч энэтхэгийн найзуудаа талархал илэрхийлэх нь чухал гэж бодож байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард манай нутагт бэлгэлсэн гайхамшигтай бэлгийн төлөө баярлалаа. Тодорхойлбол Будда Шагжамүний шүтээн анх удаа манай нутагт заларсан. Энэхүү ариун шүтээн манай газар нутаг болон хүн бүрийг адилсан юм. Маш их баярлалаа.
Энэ үйл явдлын дурсамж үрд хадгалагдаж, маань нутаг хамгийн сайн сайхныг хүртэх ёстой гэсэн итгэлийг бидэнд өгсөөр байх болно. Манай хайлмаг эрчимтэй өгжиж бид зочдоо, ялангуяа энэтхгийн найзуудаа үргэлж баяртайгаар ухтаа авах болно. Нээлтийн арга хэмжээнд энэтхэгийн талыг энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлийн ерөнхий захирал Нандини Сингла төлөөлөн аралцлаа. Тэрээр энэтхэгийн соёлтой танилцах нь хадимгийн оршин суугчдад олон сонирхолтой зүйл авчирна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлв. Мөн тус зөвлөл хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа тэр дундаа академик солилцоог дэмжихэд бэлэн байгааг онцолсон юм. Манай байгууллага жил бүрэн санхүүжилттэй 4000 гаруй тэтгэлэг олгодог. Харамсалтай нь одоогоор тэтгэлэг хүртэгчдийн дунд халимгийн төлөөлөл байхгүй байна. Тиймээс манай бүгд найрамдах улсын оюутнуудад хандан ихийг хүсэж байна. Та бүхэн энэхүү тэтгэлгийн хүрээнд хүссэн чиглэлээрээ суралцах боломжтой. Энэ нь дэлхийн эдийн засаг, удирдлага, инженерчлэлийн судалгаа байж болно. Эсвэл аюурвед, буддизмч байж болно. Тиймээс манай цахим хуудасаар орж бүх чиглэлтэй танилцахыг зөвлөж байна. Хүмүүнлэгийн хамтын ажиллагааны үндэс хэдийн тавигдсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Одоогоор Халимгийн улсын их сургуульд энэтхэгийн эхний 100 оюутан суралцж байна. Тэдний хувьд эстэй хотноо энэтхэгийн соёлын өдрүүд болох гэж байгаа нь баяртай мэдээ байлаа. Тэд нутаг нэгтнүүдэд эсэн ядан хүлээж байсан юм. Бид энд ирсэн нь маш сайхан хэрэг. Энд бидэнд ойр дотны жинхэнэ соёлын ур амьсгал байна. Мөн халимагт энэтхэгийн соёлын өдрүүд болж байгаагаар бид маш их бахархаж байна. Бид шөнө ирсэн болохоор хотыг үзэж амжаагүй. Гэхдээ энд маш тухтай, дулаан мэдрэмж төрүүлсэн. Энтхийн хүмүүс үнэхээр гайхалтай, маш найрсаг юм. Ийм өдрүүд нь соёлоодыг ойртуулах зорилготой. Маш сайхан санаачлаг. Цаашдаа ийм арга хэмжээнүүд тогтмол болох байх гэж найдаж байна. Ер нь бид бүгд эмээ нартайгаа энэтхэг кино үздэг шүү дээ. Энэтхэгийн хувцас ялангуяа сайрын маш гоё санагддаг. Энэтхэг хоолч амсаж үзсэн. Зарим хоолнд нь би дуртай болсон. Гэхдээ зарим нь бидэнд зориулж арай бага халуун ногоотой болгосон байсан. Бүх зүйл нэг л бодит бус мэт санагдаж байна. Хэмлэгсэн утгаар биш. Харин бидэнд бүх зүйл шинэ содон байгаа учраас тэр буддын шашин оллон шүтдэг ийм газар өмнө нь очиж байгаагүй. Энэ нь маш онцгой, сонирхолтой мэдрэмж төрүүлж байна. Хүссэн хүмбэр энэтхэгийн Гужарат, Одиша, Прадеш мужуудын ардын болон сонгодог бүжгийн мастер класст оролцож, йога, бяцлаглалын анхан шатны мэдлэг эзэмших боломжтой байлаа. Мөн ялалтын талбайд төрөл бүрийн гэрэл зургийн бүс, бэлэг дурсгалын павильон, энэтхэгийн уламжлалт хоолтой фуд корт ажиллаж, кино усвар, буддаа судлалын тэргүүлэх эрдэмтдийн лекцүүд зохион байгуулагдаж байна. Түүнчлэн халимагт айлчлах хугацаанд Нандини Сингла болон Оросын холбооны улс дахь энэтхэгийн элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Паван Кумар нар иргэний болон агуу их орны дайнд ам үргэлдэгсдийн дурсгалын зохицолборт хүндэтгэл үзүүлжээ. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ялалтын өдөр бол бидний хамтын баяр хэмээн хэлсэн байдаг. Энэ нь Орос энэтхэгийн харилцаа стратегийн шинжтэй болохыг дахин нотолж байна. Хоёр тал түнш орнуудынхаа түүхийг мэдэж, ард түмнийх нь уламжлалт түүхийг хүндэтгдэг юм. Середина земли, Калмыкия. Далан хэмийн хүйтнээс айхгүй Эрзэн Якуто хотод эрдэмтэд хит-хүйтний дэвсвэртэй шинэ материалыг туршжээ. Лабораторийн энэхүү бүтээл хүйтэн бус нутгийн амьдралыг хэрхэн өөрчилж болох талаар хамтдаа сонирхъя. В 2019 онд тухайн үедээ оюутан байсан Игор Макаров дипломын ажлынхаа хүрээнд хүйтэн дэвсвэртэй эризийн судалж эхэлжээ. Цаг хугацааны явцад материалын найрлагыг улам сайжруулж, энэ үйл тэдний бүтээлийг амжилттай туршилсан байна. Энэ цагираг хасах 70 хэм хүртэл ажиллах ёстой. Бидний харж байгаачлан цагираг бүрэн хөлдөж, уян хатан чанараа алдсан байна. Бутарч унаж байна. Харин тад полимерийн үйлдвэрлэсэн хөргөлтийн цагираг уян хатан чанараа хадгалж чадлаа. Якутийн резиний туршилтад аврагчид ч нэгджээ. Энэхүү үед ангийг гал унтраах өндөр даралтын хоолойд бодит нөхцөлд гал унтраах ажиллагаа сургуулилт Нарамичивийн дадлагын үеэр ашигласан байна. Бид гал сөнөгчдөөс эерэг үнэлгээ авсан. Цаашид гарсан зарим нарийн асуудлыг судалж, найрлагаа улам боловсруулна. Гэхдээ ерөнхийдөө энэ найрлага бэлэн болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл үндсэндээ сайжруулах шаардлагатай зүйл бараг байхгүй гэсэн үг үү? Зөвхөн жижиг ач холбогдол багтай сайжруулалтууд бий. Ерөнхийдөө бүтээгдэхүүн бэлэн болсон.
Гэхдээ лабораторид одоогоор цуврал үйлдвэрлэлийн захиалга ирээгүй байна. Гэвч эрдэмтдийн хувьд энэ нь гол зүйл биш аж. Материал байгаа цагт хэрэглэгч олдно. Ялангуяа алс хойд бүсэд. Лабораторийн бүтээлүүдийг онцгой байдлын албанаас гадна нийтийн аж ахуйн байгууллагууд болон бүх төрлийн замын бартаад машин үйлдвэрлэгч үйлдвэрүүд ашиглаж байна. Манай гол түншүүл Zvezda бүх төрлийн замын бартаад машин үйлдвэрлэгч компани. Тэд жил бүр биднээс хүүтэнд төсвөртэй ширүүлсийн хамгаалтын бүрээсийг их хэмжээгээр захиалдаг. Бид том үйлдвэр бишээ. Жижиг лаборатори учраас 100-аас 200 ширхгийг үйлдвэрлэдэг. Эрдэмтэд өнөөдрийн байдлаар хүүтэн төсвөртэй төрөл бүрийн бүтээлд нийт 37 орчим патент авчээ. Гэхдээ энэ нь тэдний судалгааны цорын ганц чиглэл биш юм. Бид полилактид дээр ажиллаж байна. Энэ бол ангаа ухаанд ашигладаг био задралт ордог полимер. Мөн шин төрлийн полимерууд дээр ажиллаж эхэлж байгаа. Эдгээр нь супер бүтэцтэй полимерууд бөгөөд боловсруулах технологиг нь хөгжүүлж байна. Тиймээс хэдэн жилийн дараа энэ лаборатори дахин нэгэн урмц материалыг амжилттай туршсан тухай мэдээлэх бүрэн боломжтой. Эдгээр бүтээлүүд Якутийн инженерчлэлийн өмнө ямар шинэ боломж нээхийг хэн мэдэх вүлээ? Оросууд хятад руу зорчсон жуулчдын тоогоор тэргүүлж эхэллээ. 5 дугаар сарын баярын өдрүүдэд жуулчдын урсгал 120% өссөн байна. Оросын аялагчдыг юу хамгийн их татаж байгааг хятад дахь манай хамт олон хүрхнэ. В майские праздники. 5 дугаар сарын баярын өдрүүдэд аялал болон нислэг захиалгын Sea-Trip платформын мэдээлснээр хятад руу зорчсон гадаадын жуулчдын тоогоор Оросууд 1-р бичигджээ. Өнгөрсөн онтой харьцуулахад тэдний даруй 120% өссөн байна. Гэхдээ 2025 онд ч энэ үзүүлэлт 30% өсөж байсан юм. Өсөлтийн хамгийн гол шалтгааны нэг нь Орос иргэдэд зориулсан визгүй зорчих журам хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байна. Аялал жуулчлалын агентлагуудын мэдээлснээр Орос жуулчид алдартай аялал жуулчлалын газруудаар зогсохгүй хятадын гүн бүс нутгууд руу ч илүү их аялдаг болжээ. Визгүй зарчих журам хэрэгжиж эхэлснээс хойш Оросын жуулчны бүлгүүдийн тоо мэдгэц өссөн. Одоо тэд энд илүү удаан байж орон нутгийн хоол хятадын уламжлалт ангаах ухаан ардын соёлыг сонирхож байна. Мөн тэдний зарцуулалт илүү олон төрөлтэй болсон. Визгүй болсон нь бидэнд маш их таалагдж байна. Урьдчилж виз мэдүүлэх шаардлагагүй болсон. Хэлээр маш хурдан нэвтэрч байгаа нь бидэнд их тухтай санагддаг. Тиймээс бүгд ирээрээ эндхийн хүмүүс биднийг үргэлж баяртайгаар ухтаж авдаг маш зочломтой хүмүүс. 2026 2026 болон 2027 оныг Хятад Оросын боловсролын солилцооны жил болгон зарласан байна. Одоогоор хоёр улсын хоорондын солилцооны хүрээнд 80,000 гаруй оюутан суралцж байгаа бөгөөд 150 гаруй хамтарсан байгууллага төсөл хэрэгжиж байна. Мөн эрдэм шинжилгээ, спортын солилцоонд 140 гаруй сургуулийн төлөөлөл оролцож байгаа аж. Соёл аялал жуулчлалаас эхлээд боловсрол хүртэлх хоёр орны солилцоо нь хүмүүсийн хооронд илүү бат бөх харилцаа, гүнзгий ойлголцлыг бий болгож байна. Сергей Петров, CGTN. Харбин хотод Орос хятадын экспо үзэсгэлэн нэгдлээ. Хоёр улсын төлөөлөгчид хөдөө аж ахуй, эрчим хүч, барилгын салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна. Ямар гэрээнүүд байгуулагдсан болон Хятад улс яагаад Буряттай хамтран ажиллах сонирхолтой байгаа талаар төгсөөлийн сурвалжлагаас үзээрэй. Экспо үзэсгэлэнгийн нээлтэд зориулан Ши Жинпин болон Владимир Путин нар өмнө нь мэндчилгээ илгээсэн юм. Хоёр улсын удирдагч харилцан ашигтай хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолжээ. Бүтээгдэхүүнтэй танилцахаар Хэнлүн Цзян мужид олон бүс нутгийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Манай бүс нутаг хөдөө аж ахуйн чиглэлээр дагна ажилладаг. Бид тусалгааны тоног төхөөрөмж, ургац хураах комбайн зэрэг орчин үеийн дэвшилтэт технологи хайж байна. Орон нутгийн хөгжлийг дэмжихийн тулд ойрын өдрүүдэд хамтын ажиллагааны гэрээ байгуулна гэж найдаж байна. Бурятын ашигт малтмалын ариун нөөц болон логистикийн таатай нөхцөл тулгуурлан бид Оросын холбооны улсад барилгын материал, ашигт малтмал, эрчим хүчний чиглэлийн аж үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөж байна. Хоёр улсын аж үйлдвэрийн шинжилгээг уялдуулан хөгжүүлэхийн тулд бид Хятадын дэвшилт технологи удирдлагын загварыг нэвтрүүлнэ.
От товаров повседневного Өдөр тутмын хэрэглээний бараанаас эхлээд орчин үеийн нисдэг тэрэг, ашигт малтмалаас ухаалаг робот хүртэл хятад Оросын хамтын ажиллагаа маш өргөн хүрээг хамарч байна. Энэ оны эхний улиралд хоёр улсын худалдааны эргэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14% өсөж 60 тэрбум Америк долларт хүрчээ. составил $60 миллиардов. Хятад Оросын төрийн тэргүүнүүдийн илгээсэн мэдчилгээ бидэнд маш их урам өглөө. Бид цаашид зорилтод үр ашигтай хамтын ажиллагааны платформуудыг хөгжүүлж, Хятад Оросын бүс нутаг хоорондын харилцааны шин сувгуудыг бий болгосоор байх болно. Выставка в Харбине Харбин хотод болж байгаа үзэгсэл нь 5 дугаар сарын 21 хүртэл үргэлжилнэ. Оролцогчдод харилцан ашигтай гэрээ байгуулах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох хэдэн өдөр үлдээд байна. Денис Чижов, CGTN. Угаар өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Ice Global-ыг үзээрэй. Тэгвэл та зөвхөн Монголд төдөөгүй. Манай хурш орнуудад болж байгаа үйл явдлын талаар цаг тухайд нь мэдээлэлтэй байх болно. Та бүхэнтэй гамбтын басан сур хамт байлаа. Дараа 7 хоногт дахин уулзцгаая.